Йоо, за юу яцхан. Netflix дээр Physical Asia гэд цуврал сая гарч эхэллээ. Тэгээд Physical гэд цувралын Physical 100 гэд цувралын ер нь бол 3 дахь сизон болж гарч байгаа. Гэхдээ өмнөх 2 сизоныг заавал үзсэн байх шаардлага бол гайгүй юм лээ. Яг нь Солонгос баг нь өмнө нь бол төрүүлсэн баг. Тэгэхээр уг нь мэдж байгаа хүмүүст бол бүр гоё байх гэж бодож байна. Тэгээд би бол яг Physical 100-гийн эхний 1 2 ангийн тухайд үзчихсэн. Тэгээд дахиж бол өргөжлөж үзээгүй. За энийг бол нэлээд хүлээжсэн. Мэдээж монголчууд маань оролцож байгаа учраас нэлээд хүлээж исэн. Хүлээж байгаа гарсан өдөр нь буюу одоо миний хувьд өчигдөр 10 сарын 28-нд зорин байран үзлээ. Тэгээд юу яа? Ингээ эхний 4 анги гарсан. За дараагийн 2 дахьд 2 анги, тэрний дараа 3, тэрний дараа 3 гэд нийлээд 16 анги гараад бол дуусах юм бэ нэлээ. 16-гийн 12 анги гараад дуусах юм бэлээ. Тэгээд гарсан үед нь сэтгэл хуваалцаад явъя. Тэгээд ийм цурал бичлэг маягийн болж ийн гэсэн үг. Гэтэ энийг одоо ревю гэж нэрлэх нь бас хайшаа чинь. Reaction гэхээр бас яг ингээ үдж байгаа reaction юмнуудаа бас оруулаад бас боломжгүй байгаад байгаа учраас бас reaction гэдэг хэцүү. Тэгээ нэг юм одоо review ч юм шиг reaction ч юм шиг нэг юм одоо сэтгэл гэх юм да тий. Ийм бичлэг бол оруулаад явъя гэж бол бодож гин. За эхний ээлжинд багууд ямар байсан, ямар багуудын ямар улсуудын ямар багуудын ямар тамирчднаас ямар санагдсан гэдэг ч юм уу иймэрхүү юмнуудыг ярил бас гоё гэж бол бодлоо. За Филиппиний баг тий. За Филиппиний баг бол энэ юун дээр тоглоом дээр тэмцээн дээр хамгийн том буюу хамгийн суперстартай багнаас мэдээж Pac-Man буюу Manny Pacquiao байгаа. За Pacquiao бол угаасаа ер нь тулааны спорт мэддэг, бокс мэддэг хүмүүс бол бүр сайн мэддэг бах. Би бол тулааны спорт бокс сайн мэддэггүй ч гэсэн Pacquiao-г бол мэднэ. Тэгээ Pacquiao-гийн хувьд бол мэдээж суперстар нь энд оролцож байгаа бүх хүмүүс спорттой мундаг хүмүүс ч гэсэн Pacquiao бол одоо спортод аваад гарчихсан юм супер том celebrity жиг супер celebrity энд бол байж байгаа. Тийм болохоор энэ шоуны дундуур юу айгуу гоё байсан. Өөр улсуудын тамирчид одоо монголчууд маань ч гэсэн тэгээ бүгдээр ингээл Pacquiao гарлаа. Оёо Pacquiao гэд. Тэгэл филиппинчууд гараад ирснээр дараа бүгд ингээл Pacquiao-тай гар барих гад бүгд явчихжээ. Тэгээ мэдээж хөшвөний цаан зураг авалтын үеэр бол бас юу яасан бах. Pacquiao-тай олон хүмүүс зураг мэдээж авсан бах. Манайд нөгөө бүх залуу маань бас зураг авсан пост оруулсан байсан. Санагдчихээн Threads дээр орсон байсан хаана байсан. Тэгээ бүгд Pacquiao-тай зураг аваад бүгд игсэн бах гэж бодож байна. Мэдээж чинь агуу том домог хүн шүү дээ тийм ээ. Бүгд спорттой мундаг ч гисэн. Тэгээ юунуудын Филиппиний бол гол анхаарал татсан зүйл мэдээж тэр байсан. Тэгээд тэмцээнүүд дээр болвол сул тал бас гарч лээ л дээ. Pacquiao мундаг домогт одоо боксчинч гисэн. Одоо 50 дөхөж яваа. Тэгээд яг супер хурдан бас биш байгаад байдаг. Бүр супер хүчтэй бас биш байгаад байдаг. Тэгээд багийн спортын тамирчин биш шүү дээ, тийм ээ. Хэдийгээр мундаг туршлагатай лидер ч гэсэн, лидер байж болж байгаа ч гэсэн. Тэгээ энэ дээр зүгээр яг ялангуяа тэр юун дээр одоо хоёр дахь тоглоомн дээр л жоохон сул тал нь харагдсан гэж бодсон л доо филиппинчүүдийн. Энэ дээр тактик жоохон буруу ажилласан. Ray гэдэг хүчтэй залууга нааш ташин гүйлгээд те. Тэгээ нөгөөх нь хурдан ядарч байгаа. Тэр хүчтэй өнөө хурдан хөдөлгөх биш, хурдан гүйлгэх биш. Илүү юм зөөх дээр нь суурилсан бол зүгээрээс гэж бодсон. Одоо хоёр дахь тоглоомн дээр Австралиуд тэр нөгөө нэг том залууга Австралиуд яаж чад ер нь хүчтэй олон байсан. Гэтэ бүр нэг том булаа нөхрөө яг олон тишээ явуулах биш. Нөхөр ерөөсөө хайрцаг зөөгөл те. Хайрцаг зөөгөөд ч ерөөсөө өргөж нааш ташин явуулах ийм юмнуудыг бол хийжсэн. Гэдэг ч юм уу энэ шиг ингээд ийм тактик юмнууд төр жоохон сул санагдсан. Гэхдээ одоо энэ тоглоомнууд яг одоо 4 дахь анги дуусахад бол хин нэг нь яг бүтэн хасагдчихаагүй дуусж байгаа санагдаад байгаа юм. Япон харьцан, Филиппин харьцан шүү дээ нэр. Япон харьцан санагдаад байгаа. Яна би одоо марчаад. Гэхдээ ямар ч сан Филиппин нэр харьцан санагдаад байна хоёр ангиор. Гэтэ ууг нь гоё байсан. Тэгээд бүх тамирчид нь бүх давуу талаа бас ашиглах юм боломж нь гараагүй юм шиг санагдаж байгаа. Санагдаад байгаа. Филиппин хариуг байгаа юм нэрээ тийм нөгөө нэг юутай үзэж байгаа шүү дээ. Таиландтай үзэж байгаа санагдаж байна нэрээ тийм. Тийм хариуг байгаа санагдаж. Би зүгээр ер нь энэ бичлэгүүд нэг юм сэтгэл маягаар ингээд явчих. Яаж ч 4 анги болохоор шууд энэ тэнд жоох оруулаад байна. Гэтэ багаа яриад сэтгэлээ яриа явчих. Тэгээ энэ самбогийн залуу бол зөвүүн мундаг байлээ. Тэр нөгөө юуны залууг рагбигийн залуутай бол бас эвгүй тулаан байсан шүү дээ. 2 дугаар ангийн төгс бишээ 4 дугаар ангийн бүр төгсгөл дээр те. 2.5 дахь тоглоом гэдэг шүү дээ. Тэрэн дээр бол айгүй эвгүй тулаан байсан. Тэрэн дээр гоё байсан. Энэ хин гэлээ Робин гэлөө те. Энэ хөнгөн атлетикийн 400 м-ийн сааттай гүйлтэнд гүйдэг эмэгтэйгийн давуу талыг бол бас сайн ашиглаж бол амжаагүй байгаа. Гэхдээ 4 дугаар ангийн төгсгөл дээр тэр нөгөө юм бөмбөг аваад гүгээд хорьж явдаг. Энэ дээр бас давуу тал гарч бас магадгүй юм. Гэхдээ сайн мэдэхгүй байна. Ямар ч сан баг нь бол тэр нөгөө нэг осон дээр дүүжлэх чи хоёр тишээ явдаг дээр бол баг нь маньны давуу талыг сайн ашиглаж болж чадаагүй. За энэ рагбигийн залуу бас юун дээр үзээгүй байгаа шүү дээ. 4 дугаар ангийн төгсгөлийн тоглоомн дээр. Тэгэхээр тэрэн дээр рагбигийн залуугийн давуу тал бас гарах болов гэж бол бодож байна. За солонгосчууд бол амар үлээ. Айгу баланстай. Айгу тэгш баланстай баг байлээ. Амар харизматай.
Тэгээд ийм шоунд ороо сурцсан. Угаасаа энэ өмнө ялцсан хүмүүс байгаа даа болохоор айгүй ийм шоунд ороо сурцсан ийм гоё байлээ. Тэгээд энэ Ким Минжэ нөгөө Ким Минжэ гэдэг байгаа шүү дээ. Юуны Баярны хамгаалагч байдаг. Тэгээд Наполи тоглодог гэсэн Ким Минжэ. Ким Минжэ бол яг юм амар сүртэй хүчтэй биш зүгээр жинтэй нөхөр байгаа даа. Тэрний давуу талч гисэн эхний тоглоом дээр гэхдээ хоёр дахь тоглоом дээр бол одоо арай жоохон сул тал нь бас гарсан ч юм шиг юм бол харагдажсэн. Гэтэ амар гоё баг байгаа даа. Энэ UFC-гийн энэ домогт Stone Gun гэдэг энэ тулаанч нь болохоор багийн лидер байгаа даа. Шоунда бас шоуны юм характертай. Тэгээ багийн лидер байгаад бас амар мундаг. Энэ хоёр эмэгтэй ч гэсэн амар мундаг. Ер нь багаараа амар имжигэд зөвүүн баг бэлээ. Ер нь фаворитуудын нэг баг. Ялангуяа өмнө physical одоо энэ 100 гэж шоуг нь үзчихсэн хүмүүст бол бүр илүү тодорхой байгаах гэж бол бодож байна. Тэгээд энэ юун дээр Филиппин дээр бас Пакиао бокс ч мөртлөө бас нэг юм шоуны харизма жоохон дутж байгаа санагдсан. Тэр нөгөө бид нар ингээд ингэнэ энэ төргээ ярьж барьж байгаа нэг юм амар итгэлтэй нэг юм харизматик бол биш. Одоо тэр шоумен гэдэг талын юм дээр солонгос мундаг, ялангуяа австралчууд хамгийн мундаг байгаа байхгүй юу? Тэр нэр тайландчууд амар гоё. Тайландчууд амар характертай. Тэр нь бас гоё санагдсан. За Япончууд зөвүүн байгаамаа. Япон гэхдээ суулын юм том хүчтэй хүн байхгүй. Strong man байхгүй, heavy байхгүй. Ер нь бол тийм мах гэдэг чинь нөгөө дота мата тоглодог юм шиг. Бачер нь байхгүй. Тийм том жинтэй эсвэл хүчтэй эсвэл аль нэгэнтэй тийм хүн бол нэг байхгүй гарч байгаа. Гэхдээ юун дээр бол стратеги сайтай харизматай ер нь айгу гоё баг болол бэнлээ гоё байгаа. Би одоо энэ юуны төгсөлтний юу басныг марччихад байгаа юм аа. Аль нь хасагдаад яашлаа. Япон баг хасагдчихлаа яачлаа. Япон буццсан санагдаад. За тэр нь ч яг ямар ч сэтгэл юмнууд ярьч дараагийнх дээр илүү тодорхой. За тай баг бол надад ер нь амар таалагдж байгаа. Тай баг амар гоё. Тэр энэ рогбигийн залуу бол мундаг байл. Яг оноо алдсан л та тэр нөгөө Филиппины самбогийн залууд алдсан. Гэтэ мань хүү яагаад мундаг рогби ч юм бэ гэдэг нь үнэхээр мэдчихэж тэрэн дээр тэр бөмбөгийг бол өмнөдөө өгөхгүй байгаа хгүй юу те. Амар гоё. Энэ эмэгтэй болохоор юу юм бэлээ? Боди билдер дээрээс нь юуны мута юм бас багш юм бэлээ. Тэгээд хайрцаг бол зөччихлээ шүү хоёр дахь дээр. За тэгээд энэ юу нөхөр бол лидер хийгээд яваад байгаа. Тэгээ бага менеж хийгээд бүгдэрийн зохицуулаад ер нь дажгүй яваад байгаа. Гэтэ тактик бол жоохон муу байсан л да. Ер нь хоёр дахь тоглоомын тактик дээр бол манай Монгол бол баг хамгийн гоё тактик явсан шүү дээ. Тэрийг удахгүй дэлгэрэнгүй ярих байхгүй. Хамгийн гоё тактиктэй явсан бол манай Монгол байсан. Дараа нь Турк, Австрал. Австрал бол хүчтэйдээ амар явсан. Тактик сайтай. Тэгээд Турк, Австрал хоёр манай дараа орхолоо гэж бодоод яг тактикийн хувьд шүү дээ. Хоёр дахь тоглоом. Эхний тоглоом дээр бол Япон солонгос би тэрийг ярих марцсан тий. Эхний тоглоомын Япон солонгос хоёр дээр ёо хідэн цуудаа үзвдээ тий. Тэр бүр ямар амар гоё үзүү штэ. Тэгээд дээрэс нь амар үзүү штэ. Амар теншнтэй тий. Ийм энтертейнинг гоё байгаад байгаа байхгүй. Тэрэн дээр нэмээд нөгөө анх тоглоом эхлэхээс хойш нэг улсууд ийм улсууд байгаа ийм гээл тэгснээс хойш л ерөөсөө нэг Япон солонгосчуудын нэг юм хоорондын нэг юм өсөлтөөн нэг юм яг бүр амар занж манхан хайш юм мэдээж юм чинь френдли тэмцээн зүгээр. Гэхдээ нэг юм бас нэг юм соёлын түүхийн үндэсний нэг юм өсөлтөөн нэг юм эсрэг юм бол байгаа байхгүй зөрчилтэй. Тэрнээс амар фан байгаад байгаа байхгүй. Тэр нь энэ шоуг айгу зугаатай сонирхолтой үзүүштэй болгож байгаа. Тэгээд тэр ихний тоглоомын дээр энэ Япон солонгос хоорондоо хитэн жуцаа үзүү тэр нь бүр үнэхээр гоё болгожсэн. Амар сүртэй гоё болгожсэн. Тэгээ Япончууд яа солонгосчуудад үнэн үзүүштэй гоё болол байгаамаа. За тэгээд Таиландын үнэн гоё. Тэгээд Супербон болохоор яг жижигхэн хурдан нөхөр юун дээр бол ялчгүй жоохон дутж байгаа ихний тоглоомн дээр. Хоёр дахь тоглоомн дээр бол энэ хэд бас тактик бас жоохон дутцсан. Ууг нь бол зөөгөөд байдаг. Тактик жоохон дутцсан. Энэ Джеймс бол энэ боксчин тэгээ ер нь айгүй олон төрлийн спортын нөхрөлөө шүү дээ. Энэ Джеймс Русамаки гэдэг Русамике гэдэг нөхөр энэ ард. Энэ нөхөр бол энэ шоуг үнэн чимж байгаа нөхөр. Эхний анги дээр ингээл эхний ангийн эхний хэсэг бол айгүй гоё шүү дээ. Бүгд ингээ баг танилцуулж байгаа айгүй урт ангитай. Тэр бол амар гоё байсан үзүүштэй байсан. Улс болгоны тамирчин болгоно нь гарч ирээд танилцуулах хооронд үзэхэд айгүй сонирхолтой. Ямар улсын тамирчид ямар одоо спортынхан бол ямар амжилттай бол юу юм бол гэдэг айгүй сонирн байсан. Тэгээ харизманаас өөр те. Тэгээд энэ Джеймс бол хамгийн дива нөхөр огтор хувцалт нь үнэн гоё, бие хилэмж нь гоё тэгснэ амар хүчтэй. Баг уур амьсгалаа амар нэмж байгаа. Тэгээд тэр ингээ харц нөө зөөгөл явах гэл ингээ зөөгөл явж мовж байгаа. Үнэн сүртэй те. Үнэн кайфтай амар фан байсан. Ер нь энэ шоуг агуу юм үзэхэд гоё фан энтертейнинг болгож байгаа хүмүүсийн нэг бол Джеймс гэдэг character гэх юм уу да энэ шоун дээр Джеймс гэдэг тамирчин байгаа. Джеймс бол өмнө нь cool. Тэр хувцалт ямар ч гоё. Ер нь зөвхөн хинж гэлтгүй Джеймс гэлтгүй шоун дээр бас юм үндэсний одоо энэ Супербоны за манай мэдээж манай Монгол бүхин гэдэг ч юм уу. Ийм олон өөр гоё юм одоо үндэсний нэг бол спортынхоо
эсвэл юм галзуу гоё хувцалтай өмс зөндөө байгаа байхгүй. Тинчээ ингээл юм амар гончтой залууч явж байгаа шиг тэр одоо Оскарын улаан эвсэн дээр явахгүй орох гэж ирсэн юм аашаа те. Индонезих байла хаанах байла. Тэр Индонезийн нэг амар урт төстэй сахалтай залуу амар цэмбисэн залуу те. Эсвэл тэр нөгөө нэг амар гоё эмгтээтэй юу ч багч юу ч л Индонезч юу ч л нэг те. Ингээл би одоо юм апил бас байгаад байгаа байхгүй. Тэр нь бас амар гоё. Тэгээ энэ шоун дээр ингээл олон өөр character-ууд үзэж байгаа болохоор амар урамтай. Ер нь айгүй entertaining. Тэгээд энэ шоуг эвлүүлэг бол амар чухал. Одоо жишээ нь Таиланд бол яг сүүлдээ 2 дахь тоглоом дээр л айгүй амархан ялагддаг штэ. Ер нь бол онооны зөрүү нилээн зөрүүтэй ялагдчихдаг штэ Туркэд те. Гэхдээ би тэгээс Туркийн ойр байлаа. Гэхдээ ямар ч таяа айгүй тэгж ялагддаг те. Гэхдээ тэнцээ ингээд юуг болохоор эвлүүлэг дээр болохоор одоо жишээ нь өмнөх 2 багуудын өрсөлдөөн дээр дараагийнхан багийн өрсөлдөөн дээр 10 дахь минутан дээр юу болж байгааг нь харуулдаг мөртлөө Таиландын дээр би андуураг биш би андуурж магадгүй. Таиландын дээр санаад байна. 10 дахь минут 10 минут үлдсэн байхад хэдэн килограммын зөрүүт явж байгааг нь харуулахгүй өнгөрөөж байгаа албаар те. Тэгээд эвлүүлэг нь биднэрт мэдрэмж өгөхдөө нэлээд ойрхон явж байгаа юм шиг мэдрэмж өгөөд гэхдээ сүүлд нь эцсийн үр дүн асан чинь мэдгэдэггүйц бүр зөрүүтэй байсан байдаг. Тэгэхээр юу гэдэг амьдрал дээр яг энэ шоуны яг өрсөлдөөн нь болж байгаа тэр 20 минутанд ингээ боддоор харахад болол мэдэгдэж байгаа шүү дээ те. Аль багийн тэрүүлж байгаа нь ер нь бол мэдэгдэж таарна. Гэхдээ үзэгчдэд энийг бас entertaining байлгахын тулд хэдийгээр факта зөрүүлэхгүй ч гэсэн нэг амар үзэгчдийг хуурж байгаа биш ч гэсэн зөрүүлээд бас сонирхолгүй болгохгүй тулд тэнцээ ингэж явж байгаа юм бас гоё. Одоо Япон солонгос хоёр тэнцээ бүр сүулдэ яг рематч тусдаа зөвхөн хоорондоо рематч хийгээд тав идэг. Дунд нь өмнө нь бас нэг Филиппинтэй ч хаанахтай билээ бас 2-3 удаа рематч хийдэг. Тэгээ нийлээд бол Япон солонгосч баг хоорондоо 6-7 үзчихдэг штэ. Тэгээ тэрний зарим нэг нь хурдлуулчихж байгаа байхгүй тий. Тэр нь бас айгу гоё байсан. Ер нь шоуны хамгийн гоё юм нь яг мэдээж тамирчид супер байна. Багаар оролцож чадж гин, гоё стратеги гаргаж гин тий. Өөрөөр спортын өөрөөр юм каризма байна. Тэр нь бас характерууд байна, каризма байна. Тэр нь бас гоё л да зүгээр. Гэхдээ хамгийн номер 1 юм нь бол одоо production design байна тий. Энэ ингээ presentation нь одоо би физиклийн өмнөх 1-2 ангийг л үзчихсэн. Гэхдээ ийм төрлийн одоо шоунаас би нэг олон үзэж байгаагүй. Үзчихсэн нэг амар хайртай шоу бол Culinary Class Wars гэж зурлаа. Би тэр шоунд бүр үнэхээр хайртай. Энэ жил season 2 гарна гэсэн яаж их юм сайн мэдэхгүй байна. Би бүр үнэхээр хайрлж үздэг манай хүн битээ. Би амар хайртай зурлаа. Тэр шоу тий. Тэр шоуны хамгийн гол юм нь мэдээж тоогоочт нь мундаг те тэр хоол хийж байгаа бүтээлч байгаа тэр янз бүрийн шалгууруудыг яаж давж байгаа гэдэг ч юм уу тэр хүмүүсийн story те юу тулсан юуг өөртөө батлах гэж эсвэл хин нэгэнд батлах гэж эсвэл яах гэж юуны төлөө тэн шоунд орж байгаа гэдэг ч юм уу тэр бүхэн үнэхээр гоё. Гэхдээ энэ бүх юм байсан ч эцсийн үр дүнд номер 1 юм нь бол ерөөсөө production байгаа байхгүй. Зөвхөн production design биш. Ерөөсөө хийц, найруулга, эвлүүлэг, set тэр хүмүүсийн юу харуултав чинь ямар орчинд оруулж байна. Тэр бол үнэхээр гайхалтай, үнэхээр супер. Би ийм том шоун дээр ажиллаж үзэхийнсэн гэж бол мөрөөддөг ийм том шоун дээр. Гэхдээ одоо ч жиг нөгөө ярьдэн шүү дээ. Аватарын production дээр шорооч хамаагүй шүрдээ явж байхаасаа гэдэг шиг. Ийм шоун дээр өстө тэнэлээр тайцныхаа бэлтгэл дээр шоу юуг нь шороог нь хамаагүй шүрдээ явж байхаасаа гэж тоглоом болгож ярьдаг. Үнэхээр ийм production бол үнэхээр супер. Яг Америкт бол reality show production-уудыг бол өмнө нь олон жил бол сайн хийдэг гэсэн. Тэр American Warrior, Ninja Warrior ч хийвчлээ. Тэр Survivor America гэл ингээл зөндөө байдаг. Гэхдээ ийм level-ийн production бол байгаагүй. Тэгээд Netflix өөрөө хөрөнгө оруулалт хийгээд бас Солонгосын production-ыг бол өөр level-д бас нэгдүгээр хөрөнгө оруулалт нь чухал байж чадчихсан. Солонгос production өөрөөсөө мундаг. Энэ дээр барууны одоо хүмүүс л ажиллаж байгаа баг байгаа байхгүй яг зөвхөн production дээр тийм. Яг студио тал дээр хийц, найруулга, гол одоо showrunner гэж хүмүүс продюсерүүд тийм. Ихэнх нь солонгос хүмүүс байгаа. Гол одоо чухал хүмүүс. Тэгэхээр солонгосчуудын production одоо дэлгэцийн урлагийн салбар ямар амар хэмжээнд очиж байна гэдэг нь бас харагдаж байгаа. Энэ дээр би тусдаа явандаа нэг бичлэг нэгж найдаж байгаа. Дотоодын production, дотоодын салбар нь бүр амар уналтанд орж байгаа. Дотоодын телевизийн, дотоодын box office нь бүр уналтанд ороод бүр ингээд юм амар сонин тэнгэр газар шиг юм хачин юм болж байгаа гэдэг сонирхолтой судалгаа мэдээлэл юмнууд бас байгаад байгаа. Тэр сэдвэр явандаа бичлэг хийж бодож байгаа. Гэхдээ тэр бас амар сонин байгаа сте. Одоо ингээд бодоо үзэхэд зөвхөн Netflix гэлтгүү одоо юу Amazon ч юм уу те айгүй олон стриминг олон юмар одоо Disney Plus төр хүртэл K-драманууд мундаг явдаг боллоо. Одоо одууцтай байдаг боллоо. За одоо Blackpink тэргүүтээ хамтлаг ингээд уран бүтээлчд олон улсад гарч ийн те. Тэгээд нэг одоо бүрийн хэмжээний уран сайхны кино боё одоо Bong Joon-ho гэдэг ч юм уу хин одоо Park Chan-wook гэдэг олон мундаг бидний мэддэг уран бүтээлчдийн кинонууд сайн явж байна. Энэ жил No Other Choice гэх кинонд EB хүн тогсон супер кино байлаа гэдэг ч юм уу. Ийм зүйлүүд байгаа мөртлөө дотооддоо box office-ны яваа болцсон. Дотооддоо яг дотоодын production кинонууд нь сайн жүжигчтэй авч чадахгүй ингээд ийм асуудал юмнууд амар их болчиход байгаа юм л да. Тэр бас айгу сонирн байна. За тэр ч юм. Тэрийг далижлаа. За тийм тэгээд юу бол айгу гой баг байгаад байгаа тийм Таиланд. Би бас одоо аль баг нь юу яадсан хасагдсныг бас марччаад байна. Sorry.
Тэгээ ямар ч гэсэн Филиппин сүлд Тайланд хоёрыг юу яагаад хоорондоо үзээд дууссан шүү дээ. Япон харьцсан санагдаад ах юм да надад одоо. Индонез харьцсан шүү дээ. Йоо за сансан шүү. Тэр комент бичсэн Индонез харьцаа сансан шүү. Йоо. Индонез харьцсан шүү дээ нэр. За энэ баг чи хөөхий харьсан. За энэ багийг яри. Индонез чи мага царайлаг нөхдөд шүү дээ. Энэ нөгөө нэг инфлюенсеруудыг аваад ирсэн юм шиг гэдэг хинэн тийглээ. Тайчууд нь тэглүү, Япон солонгосуудаас тэглүү нэг нь тэгсэн шүү дээ. Тэр бас амар хөгжилтэй байсан. Эдний нэг юм хоорондын өрсөлдөөн юмнууд гоё. Тэгээ Индонез гэсэн юу тоглоом биш дээ. Хоёр дахь тоглоом. Хоёр дахь тоглоомын ялагдсан бүх багууд зүүн өмнөд Азийн багуудаас нь амар сонирхолтой байсан. За Япон нэг нь те. Гэхдээ Япон бол үнэхээр сайн одоо 1.8 тонн моныг зөөчөөд 2 тонн гаргаж зөөс 2100 кг зөөсөн Австрали ялагдсан шүү дээ. Ер нь бол түүнээс Япон бол ууг нь бол сайн байсан. Тэгээ нөгөө 3 нь яг зүүн өмнөд Азийн 3 байсан. Филиппин, Индонез юу 3, Тайланд 3. Тэр бас айгүй сонирхолтой. Тэгээ эхний раундад ялсан хэд болохоор Австрали, Солонгос, Монгол, Турк байгаа хгүй. Ер нь бол Солонгос, өмнөд Солонгос манай хоёр л яг Азаа яг төлөөсөн хоёр маань ингээ ялж байгаа. За Австрали бол Австрали, Турк ч юм бол яг газар зүүн хувьд бол Азад орж байгаа ихэнх 90% те 80-90% байгаа. Гэхдээ амар сонин штэ. Ёс заншил айгүй олон юмараа ойрт ондтой ойрхон муслим, ислам одоо муслим хүмүүс шүү дээ те исламик шашинтай тэгсэн мөртлөө амар хатуу ус биш. Тэгээ эдийн засгийн үед Европ юунаас Азаас айгүй хамааралтай. Газар зүйн үед ихэнх нь Азад ордог нэг тийм. Тэгсэн мөртлөө айгүй олон юмн дээр Европ руу ордог. Тэгээ одоо жишээ нь хөлбөмбөг нь Европын хөлбөмбөг холбоонд багтдаг гэдэг ч юм жишээгээр шүү. Амар олон юм юмны дунд айгүй сонирхолтой ус Турк бол. Австрали бол яг угаасаа тэгээ 70 орн гэж явахгүйгээс гэж бодож байсан. За тэгтээ Австрали дээр бас нэг сонирхолтой поинтууд бас байгаа. За ингээ Индонезийн хувьд бол ер нь сул баг байсан. Яалтчгүй сул баг байсан. Тэгээд энэчнээс бол одоо энэ цэмбэр нөхөр бол баскетбол сагсчин байсан. Энэ сэлэгч нөхөр баг шиг байсан. Бадминтон энэ чи бадминтон нөхөр байсан. Энэ эмэгтэй чинь юу байла? Жүжитсүн үлээ. Баскетбол сагсчин байсан шүү дээ. Тэ эн чинь жүжитсүн эмэгтэй энэ сагсчин. Тэгээ энэд ерөөсөө давуу тал нь гарч чадаагүй. Тэгээ лидер нь тэгээ гол тамирчдын нэг нь боди билдер байгаа надад бол анханасаа суултаа санагдсан. Яг харахад сүртэй нөхөр амар бие хаатай. Гэтэ анх орж ирэхэд нь л харж байхад заадаа хизүүдэл гэж бодсон. Ер нь боди билдер хүмүүс бол яг юм спорт дээр бол явдггүй шүү дээ. Тэсвэр муутай байгаа. Одоо юм нөгөө нэг янз бүрийн нөгөө нэг энэ жишээ нь юу гэдэг кроссфит митийн ч юм уу те хол гүйдэг ч юм уу магадгүй бокс моксын ч юм уу ийм одоо ялгуу барилдааны ийм бүхчүүд одоо тамирчдыг бодох юм бол юу юм уу тэсвэр муу байгаа. За strong man-уудыг бодох юм бол хүч муу байгаа. Тэгээд энэ одоо гүйлтийн ч юм уу янз бүрийн одоо мутай ч юм уу те ийм тамирчдыг бодох юм бол хурд муу байгаа гэдэг ч юм уу. Ингээд айгүй олон талаасаа сул талтай болчихж байгаа байхгүй. Тэгээ би бол анханасаа ер нь боди билдер номер одоо багийн лидер нь баг айгүй сул тал гэж анханасаа бодож исэн. Тэгээ нөгөө хэд нь яг энэ дээр дайгүйсэн. Гэтэ бадминтоны нөхөр бол нэлээд сул тал болсон гэж бол бодож гин. Одоо ингээд ийм альч талаараа давуу тал байхгүй нэг хүнтэй зүгээр том байгаад байдаг. Тэгээд жижигхэн хоёр хүнтэй болчих. Яг жижиг хүмүүс байгаа л да баг болгоно. Гэтэ жижиг хоёр хүнтэй тэгснээр том хүн ийм хүчтэй хүн байхгүй болчихгоо энэ баг одоо жишээ нь ихний тоглоомн дээр шууд 3 хүн нь сул тал нь болчихж байгаа байхгүй жишээ нь. Тэгэхээр баланс бас айгүй чухал бол санагдсан. Энэ сагсчин жолоо бол нэг сүртэй юм хийж чадаагүй. Гэтэ жишээ нь манай сагсчин волейболчин хоёр бол бүр амар мундаг байгаа байхгүй тий. Манай хоёр тэнцээ ингээл хайрцаг марцаг хоёр дахь тоглоом жишээ нь хайрцаг марцаг зөөгөөл тий. Амар спорт бол манайх бол баланс амар гоё. Яг strong man бол манад байхгүй. Гэтэ манайх хүчтэй одоо манай бүх залуу бол хангалттай хүчтэй байхгүй. Эдгээр нөгөө Австралийн ч юм уу тэр нөгөө юуны Тайландын бахатай нөгөө нэг Ray гэдэг Тайланд биш шүү дээ. Юуны Филиппин бах тий. Филиппиний strongman эдгээр шиг ийм амар том нүсэр хүчтэй strongman байхгүй ч гэсэн баланс бол амар гоёсэн байхгүй манайх. Тэнгүүд энэ Индонез бол айгүй баланс муутай баг болвол санагдсан. Гэхдээ нөгөө хинийхэн жилээ хийдэг шиг амар инфлюенсерүүдийг авчирсан юм шиг. Инфлюенсер байж байгаа тамирчин болсон юм шиг амар царайлаг хүмүүс байсан. Амар кул харагдаг. Манай энэ боди билдер ч гэсэн энэ артлын хоёр энэ эмэгтэй бүгд амар супер кул царайлаг хүмүүс байсан. За энэ дэр бүр яг энэ бичлэг зориулж бэлдсэн юм шиг Монгол хамгийн сүүлд гарч ирж баярлуулах юм шиг байна. За Турк бол амар сонирхолтой баг. Карате байгаа. Энэ тустай барилдаан гэж нэг юм сонирхолтой спорт байна. Тэ энийг бодсон ч бас айгүй заваа санагдц тэ. Ингээ бие тосчгоор нөгөө барьц байхгүй шүү дээ. Тэ ингээ гулгаад Адаматра оройгээ та төлбөмбөгч мэдхүү амар бак амар гүдэг хурдаг нөхөр байхгүй. Төгсгөл муудалтай дамжуулах гол байхгүй. Гэхдээ амар бак хурдан тэг амар хурдаг нөхөр байхгүй. Та сонирхоод байгаа. Амар бак тэг ингээ нөхрийг ингээ тосолж байгаа талбайд гаргадаг байхгүй. Тэнгүүд нөгөө хамгаалагчд юу яаж чаддаг вэ? Хамгаалгаад амар их гулгаад байдаг. Тэр надад бодогдсон. Тэгээд тэр шиг юм барилдан гэж бодохоор яас амар хэцүү спорт байна. Би хүч болс амар шаарддаг бас эвгүй спорт байна да гэж бол бодож байгаа. Тухтай биш л ахaltaа тэг заваан л ахaltaа гэх заваан санагдаад байгаа. Гэхдээ at the same time яг ингээ үзэхэд бол юм санагч Recep Kara гэдэг. Энэ бол туршлагатай нөхөр байгаа.
Пакиагоос арай жоохон дүүдч 2 3-тай. Тэгээ яг лидер бол байж чадж байгаа. За карата нөхөр бол сайн. Тэгээд энэ багийн хамгийн гол хүмүүсийн нэг бол энэ юу байсан? Ясмин Игит гэдэг энэ чөлөөтийн бүх эмэгтэй. Энэ бол амар ямар ч хүчтэй, ямар ч амар шадруу юм, ямар ч амар тулаанч характертай энэ. Тэр юун дээр нөгөө нэг юм сумогийн ринг шиг юм дээр алдцдаг байгаа шүү дээ. Тэрэн дээр чинь Австралийн билүү хаанах юм бэлээ. За та яг нарийн санаж байгаа би марчаад. Тэрэн дээр 3 хүний эсрэг ганцаараа зүгээр яваал орж ирлээ шүү дээ. Амар тэгснэ дараа нь бас нөгөө өөр эмэгтэйтэй ингээд зуралцсан, барилдсан байжснаа. Өөр нэг гарын хөлнөөс барьж авснаа татаж матаа. Энэ үр амар үнэн дайч эмэгтэй лээ. Үнэн супер энэ Ясмин Игит. Тэгээд энэ Sailor нөхөр бол нэг юм хийгээгүй. Sailor Rover 2 те. Ер нь бол далайн одоо усны юуны нөхөр ус завин мавийн 2 нөхөр бол нэг сүртэй эмэгтэй гарны хүч бол амар. Энэ хоёр чинь тэр нөгөө юм уу сайн зоож байгаа шүү дээ. Нөгөө хинтэйгээ нийлж хагаад Режептэйгээ нийлж хагаад манай Монгол тактикийн level up хийсэн хувилбар нь те. Манай хэд бол ингээд тэр хайрцаг дундаа барингуудаа нөгөө талдаа шуудаа барьж байгаа шүү дээ. Чи одоо юу 50 бета метан юугаар ус зөөгөөс сурцсан хүмүүс ус юу шуудатай төмс зөөгөөс сурцсан хүмүүс ч одоо бид нэр асуудалгүй шүү дээ. Би үртэл шуудаа төмс буулгаал зөөгөл бетантаа ус зөөгөл явж ирсэн шүү дээ. Би ч юуны тийм байрны үгчтэй. Тэгэхэд би үртэл тэгээ зөөгөөс. Тэгэхэд манай энэ мэрэгжлийн тамирчин хүмүүс бол тэр байтгаа байгаа шүү дээ. Тийм болохоор манай амар гоё байсан. Тэр шуудаа юу эсэ байсан гэж би бол тэгж бодож байгаа хгүй. Одоо чинь Турк шээ. Хин нь нөлөө би Турк байсан гэж санаад байгаа. Зүрх гүшээсэн байж магадгүй. Сүүлийн нэг раундуудын нэг баг энэ тэр нөгөө шуудаатай эснүүд харснаа энэ хоорондоо орооцолтсон байна гэдэг чинь ингээд гацаж мацаал те. Тэрийг салах га тэрэн дээр удсан гэж ярьж байгаа хгүй. Тэгэхэд манайх тийж орооцолцсон болохоор амар байсан. Хоорондоо уцсан болохоор амар байсан. Өп гээл мөрөн дээрээ тавиад аваа явчих. Жишээний те. Тэр мөр бол амар гоё те. Нэг дундаа нэг хайрцаг нөгөө талдаа. Тэр чинь баг дундаа нэг хайрцаг зөөгөөд явхад нэг тал руугаа ингээд жин татаад хэцүү байхгүй. Тэгэхээр нөгөө талдаа жингийн тишлийн барьчин бол бариад явхад хүнд юм зөөхөд илүү амар байдаг ч та ер нь бол. Тэгээ тийм болохоор манайх бол тэрнэр амар зүг ажиллаж байгаа. Тэрний level up хийсэн хэлбэр нь эдний 3 залуу энэ нөгөө каратег нь бол каратен дээр гараагүй. Каратен нөхөр өөр юм хийчихээ явжсан. Энэ голын 3 нөхөр том нь голдоо гарцсан. Режеп нь голдоо хоёр талдаа 2 хайрцаг байсан. Нөгөө талдаа хоёр тал нь 2 залуу захтаа бас ингээд шууд авирсан зөөж мөгөө те. Амар кул явж байгаа байхгүй. Тийм. Тэгээд энэ нөхдүүд бас нэг юм байна. Туркууд хамгийн үнсэрхэг гарууд байгаа байхгүй энэ. Яг хөө бүгдээрээ л тэнцээ ингээд бахархал ярьж байгаа те. Бахархал ярьж байгаа одоо бусдад өөрсдөө батлах үзүүлэх гэдэг мэдээж бүгд ярьж байгаа. Гэхдээ туркууд юм бол өстой туркийн бахархал, туркийн туг гал туг мугаа тэрцэн тийч зогсоол те. Бараг туркийн төлөө гэж өстой юугаа төрийн дуулаад эхлэх нь холгүй л ер нь юм байгаа байхгүй. Одоо би манай компьютер бодсон яг туркууд нэг тоглоом амар эпик юмн дээр ялаад ер нь бараг дундаасаа төрийн дуулаад эхлүүл ер нь гайхааргүй нөхдөд байгаа шүү. Өстой үнэн супер юу нөхдөд. Үнцэрхэг үзэлтэй янзын нөхдөд байгаа юм. Янзын нөхөр. Тэгээд энэ бүх эмэгтэй бол гэхдээ үнэхээр супер юм байл. Амар өстой. 2 дугаар анги дээр бол зүгээр алсан шүү дээ. Амар байсан. За тэгээд юуг мартчихаж. Тай дээр нэг гоё юм марцсан. За Монголоо ярина. Тайм баг. Энэ нөгөө тайм багийг танилцуулж байгаа амар инэт чинь Джеймсийн нөгөө инэттэй ярьсан өнөөдөр юу байхгүй юу? Нэг байхгүй та хэд санджэвэл нөгөө юу гэдэг солонгосчуудад кимчи байгаа гэдгснэ манадад юу байгаа том юм байгаа гэдэг нөгөө нэг тай юу байгаа шүү дээ одоо шүл байгаа шүү дээ тий манад том юм байгаа гэдгснэ солонгосчуудад кореанэр бол манай тай ээр байсаага солонгосчуудад жисэн байхад бид нар лиса гаргасан өгсөн энэ төр гэ яа тэр бүр үхтлээ энэс бүр амар гоо эн чинь ингээд энэ шоуг амар character нэмж байгаа байхгүй өндөө татаж өгөх гэжсэн яа тэр хэсэг бүр за манайхан бол үнэхээр супер байгаа зааж юу вэ Австралиг ярьчаа манайхан нага хамгийн сүүл дээрээ гэж бодчих ер нь энэ Австрали хамгийн сүүл нөө за Австралид бол хамгийн харизматай энэ паркурын нөхөр бол амар шоумен гар байгаа. Энэ голын нөхөр бол зүгээр алалцъя гэдэг MMA fighter UFC эвгүй нөхөр те. Энэ рагбигийн нөхөр бол зүгээр танк амар гар байхгүй. Ямар ч амар бие биетэй. Тэгээд энэ хоёр эмэгтэй нь болохоор нэг нь юу вэ? Hyrox гэж ямар спорт юм бэ? За whatever. Нэг нь Hyrox, нэг нь fitness coach юм байна. Гэтэ энэ хоёр бас амар юутай, active нөлөөтэй. Тэгээд энэ strongman нь бол Eddie Williams бас амар гоё характертай юм байл шүү дээ. Тэгээд эдгээр бол яг характер, showman, анхаарал татахтай шоуг авч явах гэдэг ч юм уу. Иймэрхүү талаас Австрал номер 1 гэсэн. Энэ дэр бол маргахан байх. Үнэндээ cool байсан. Эдгээр шоунд ороод сурцсан хүмүүс юм уу? Эсвэл үнэхээр хүмүүсийн характер руу тэгээд таарч гинүү те. Яг спортны мөхөр бас үгүй байгаа байхгүй. Тэгэхээр бас яг мэдээж улс
иргэдийнхэн соёл моёл янз бүр юмнууд байгаа. Тэр нь бол амар гоё байсан. Энэ Эдди Вильямс бол 70 орнуудын юм нэг Маори ч юм уу эсвэл энэ Pacific Island гаралтай нөхөр ах шиг байсан. Энэ дээр зүгээр би бодсон юм Шинзланд орсон бол бас гоё ээжтэй гэж бодсон. Яг мэдээ Шинзланд Австралийн хувьд Аз биш шүү дээ. Гэхдээ Австрали бол айгүй олон спорт юм дээр Азаар явдаг. Одоо чинь хөлбөмбөгийн холбоон дээр Азийн хөлбөмбөгийн холбоонд бүртгэлтэй байдаг болсон. 70 орнууд гэж тусдаа байгаа. Тэгээ тэнцэнэ бүр хитрхи хол тасраа байгаад суучаас Аз руу орж ирээд одоо Япон, Солонгос, Хятад, Иран, Сауди Араб гэдэг ч юм уу ингээд юм хөлбөмбөгийн сайн улсуудыг өрсөлдөхийн тулд Аз руу орж исэн байдаг. Тэгээд яг Австрали бол тийм. Тэгвэл би зүгээр яг энэ юун дээр шоун дээр Финланд орсон бол айгүй гоё мэн гэж нэг юм ботсон. Нэг нь юу гэхээр strongman бол байх нь ойлгомжтой. Нэгдүгээр strongman байх нь ойлгомжтой. За тэгээ өөр спортын мэдээж тамирчин Финландд байж байгаа. Тэрэн дээр нэмээд эдгээр нөгөө нэг эдгээр чинь ингээл одоо нөгөө анхны эхний анги дээр ингээл орж ирдэг штэ. Орж ирэхдээ зарим нь бол зүгээр орж ирээл мэгэл гараал явж байгаа. Зарим нь амар характертай орж иж байгаа. Бөөнөр ойрлж мөрлөл. Тэрэн дээр зүгээр юу байсан болол Шинзландчууд байсан бол хакаа хийгээд аалгойждаг гэл ингээд нөгөө нэг юм дайны өмнө бэлддэг огшоодог юм бүжиг ёслол шиг юмнууд байдаг шүү дээ. Тэгээд тэд нар чи юм амар кул үндэсний юм шивээс мэвэстэй. Юу яасан бол Маори нөхдүүд орж ирээ тэгээ ингээ хакаа мака хийсэн бол энэ шоу хоостой амар кул болох байжтэй гэж бодож байла. Тэгээд Австрали бол угаасаа overall яг солонгосчууд амар баланстай. Гэхдээ ер нь одоогийн байдлаар харахад Австрали overall номер 1 баг нь харагдаад байгаа. Ер нь багийн ажиллагаа, showmanship те шоу entertaining талаасаа тэгээд хүчтэй хүн байна, хурдан хүн байна. Хүчтэй хүн айгүй олон энэ хоёр эмэгтэй ч гэсэн амар хүчтэй баахгүй ялангуяа энэ шар нөхөр. Тэгээ энэ хүчтэй хүн гэдэг энэ гурав нь амар хүчтэй болчихж байгаа. Хурдан им хөдөлгөөнтэй хөнгөн шингэн нөхөр байна, энэ хоёр байна те. Амар бүх талаасаа ер нь илүү баг байгаа. Одоогор бас санагдаад байгаа Австралийн хувьд бол тийм. За тэгээ манай монголчууд бол үнэн кул байсан. Энэ дэр хувцс презентацийн талаасаа үнэхээр кул байла тий. 3 нь яг 3 4 нь одоо яг спортын хувцсыг өмссөн. 3 4 ч бүгдээрээ л юм байна да. Манай циркийн залууч гэсэн циркийн хувцстай. Одоо бүгдээрээ яг тэрийг өмссөн. Бүгдээрээ ингээд тэрэндээ амар юм. Тэгээд тэрийг өмсөн гэж би дурж байгаа бүгдээрээ тийм юм шиг боловч харагдах байдал нь одоо харалтай. Зөвхөн бид нар монголчууд болохоор тийг санаж байгаа. Одоо энэ туркууд сонирхолтой байна. Энэ залуу сонирхолтой харагдаж байгаа. Гэтэ энэ минь бол ингээд нэг юм та айгуу гоё. Яг цэвэр зүгээр ингээ өнгөцхөн зүгээр цааснаар харахад турк ч гэсэн нэг сүртэй биш. Тай манайх хоёр баг хамгийн юм супер юм зөвүүн юник харагдаж байгаа байхгүй. Тэгээ манайх бол таяас илүү ингээд юм бүгд спортынхоо бүгд өөр спортын өөр төрлийн хүмүүс байгаа нь бас амар давтал энэ ч энэ юуны манай юу байна те бүх залуу байж гэн. За энэ бүх бол багийн лидер нь тэгэнгүүтээ ингээд гол хүчтэй хүн байж гэн. Яг гэхдээ нөгөө strong man-уудыг арай гүйцэхгүй ч гэсэн те. Тэгэнгүүтээ энэ ч ингээд холимог тулааны залуу байна. Жижигхэн хурдан хүчтэй тэгээд амар харизматай. Ер нь бол харж байхад энэ инх оргилгээд тулаанч залуу бол баг лидер нөөсөн бол би илүү зүгээр санагдсан шүү. Ер нь бол яг амьдрал дээр боддоор яг хинэн лидер байгаад тэр нь ямар үүрэг нөлөөтэйсэн бид нар мэдхгүй те. Яг энэ чинь шоу яаж үзүүлж байгаа. Зүгээр шоун дээр үзснээр одоо энэ тулаанч маань магадгүй лидер нөөсөн илүү үр дүнтэй байж магадгүй санагдсан шүү. Тэгээд энэ сагсчин залуу тэгээд волейболын тамирчин орол амар нөлөөтэй энэ чинь хуйлахнаа дангаараа тэнцээ зүгээр том хайрцаг марцгаа зөөгөл ингээл явчихж байгаа байхгүй. Хоёр тоглоом дээр гэхэд те. Үнэн супер байсан. Жудогийн тамирчин ч гэсэн мэдээж мундаг. Тэгээд энэ манай циркийн нөхөр бол амар презентацийн болж байгаа. Тэр нөгөө эхний ангийн юун дээр бүгд гараад ирсэн те ингээл нөгөө юуны нөхөр нэг нь ингээл гараараа алхаж малхсан чи бүгдээрээ ингээл гаран дээр явж маал гэж чи манай хүн тийч за та нар яагсан юм бэ гэж байгаа байхгүй. Тэгээ нэг гар дээр зогсоод бүтэн эргэж ивэл тэр бол тэр үний энэ нөхрийн тэр core хүч булчин бол core strength бол амар нөхөр байгаа шүү дээ. Цирк милкийн нөхрүүд чинь. Тэгээ тэр мөр үнэнээ гүйлсэн манайх тэрэн дээр амар point авч байгаа байхгүй те. Тэгэл манай бүх гараад ир хитэн чи бүхэн төрлийн бүх гарууд шууд мэдж байгаа шүү дээ те. Бүх бол Монгол бүх бол амар эвгүй хүнд гээл те. Амар урамтай гоё байсан. Гэхдээ одоогийн байдлаар зүгээр 4 анги үзсний дараа магтах юм зөндөө амар бахархаж чинь үнэхээр гоё байна. Ийм том шоун дээр, ийм олон улсын том шоун дээр Netflix-ээр монголчуудаагаа үзээд, дэмжиж үзээд ингэж явна гэдэг бол амар гоё байна. Цаашаага ямар ч одоо байдлаар бүтлгүүддэг ч юм уу үнэхээр бүтлгүүдэггүй байсан ч өөр нөгөө тал нь ямар нэг байдлаар илүү байгаад хасагддаг инээ дээр юм боссон ч асуудалгүй амар бахархаж чинь үнэхээр гоё байна, урамтай байна. Манай хэд ч гэсэн ямар гоё юм байна зүгээр яг суултаал гэдэг юм бол харизма үнэхээр дутчих. Үнэхээр харизма алга манай хэдэд. Тэр бол бүр үнэхээр амар дутчих байна. Одоо жишээ нь эхний тоглоомн дээр олон дахиалын дахин ингээл яваад тэд нар халдж байгаа байхгүй юу? Дайны мод дээр тавьсан байхгүй юу гарууд те. Манайх ч тэр нөгөө нэг юм тойргонтлаа дахиад өөр хоёр баг магтаа ингээл алдчих шүү. Тэгэхэд манайхан бол тэнцээ ингээд яг презентацнэр шүү. Амьдрал дээр яасан мэдэхгүй байна. Яг презент хийж байгаа үзүүлж байгаа бол манайд амар тайван тэнцээ ингээл за амарчсан харъя гээл ингээл мангар тайван инээмсэглэж манай бүх мөх инээмсэглсэн алхаж чичаал те харж байгаа л тэгж байгаа үзэж байгаа нь бол мундаг үзэж байгаа ч гэсэн яг ингээд юм нэг юм
ингэдэг нэг юм мэдрэмж надад төсөлдөө. Монголчууд одоо жишээ нь та хэд санаж байна уу? 90-ад оноос бол 2000-ад оны их үед анх супермаркет гэж нэгдлээ л дээ. Өөртөө үйлчилдэг дэлгүүр гэж ярьдаг те. Тэгээ ингээд амар ичдэг ус. Би тэгдэг байсан. Би тэгдэг байсан зөндөө хүмүүсийг бидэн те. Ингээд юм авчихдаггүй яах ёстой мал ингээд зүгээр ингээд хөөстө авчиж болох юм бах та гэд. Тэгээ амар ичиж үчил амар санаа зовж мал те. Тэгээ их дэлгүүр мэлгүүр орохтой амар санаа зовж бодог ус. Бид нар чинь ингээд бөмбөр юу гэдгийг зах мах те. Түүц тим юмнаас ингээд байрны дэлгүүрт зарим газар те. Байрны дэлгүүр шавар гэсэн үе. Ийм юмнаас ингээд хоол хүнс юмаа цуглуулдаг гэсэн юм супермаркет эсвэл том дэлгүүр мэлгүүр ороо амар ичиж мичдэг те. Яах ёстой болмол гэл амар санаа зовол гэл. Нэг тэрэн шиг энэ дэр ингээ манай эдийн нэг юм хандлага манай ялангуяа манай бүх залуу мал нэг юм рисма дутаад байгаа байхгүй. Тэр спорттой ч юм уу тэр өрсөлдөөндөө мундаг ба тэр бол маргаан байхгүй. Гэтэ нэг юм энэ чинь бас шоу штэ. Каризма амар дутаад байгаа санагдаад байгаа. Яг байгаа албагүй. Fine байгаагаараа гоё юм дэмжин тултлаа дэмжиад бахархаад үзэн. Гэтэ байсан бол гэж зүгээр яалтчгүй бодогдоод байгаа. Тийм яалтчгүй дутаад байгаа санагдсан. Магадгүй манай циркийн залуу ч юм уу уг нь жоохон нэг юм юутай байсан бол нэмэлт каризматай байсан бол гэж зүгээр бодсон. Яалтчгүй. Тийм тэгээд энэ нөгөө нэг төрөний дэлгүүр гэдэг шиг камер байгаа болохоор санаа зовоод байгаа юм шиг. Тэгээд эсвэл тэр тэмцэн юмдаа бүр яг нэг оол интэй бүр ингээ алалцахгүй байгаа юм шиг санагдаж байгаа. Эхний тоглоом дээр шүү дээ. Хоёр дахь дээр бол асуудал. Хоёр дахь дээр амар гоё. Хоёр дахь дээр бүр ямар ч өстө 100 орох агаар орох зайгүй супер байсан. Эхнийх дээр яалч үдэг санагдажсэн байхгүй юу? Тийм тэр каризма гэдэг талаас тэгээд юм ач холбогдол өгж байгаа гэдэг талаас энийгээ жоохон нэг юм камера олон юмтай байгаа болохоор тэрэнд нэг юм жоохон санаа зовоод юм шиг жоохон хичээд байгаа юм шиг те нэг юм за бид нар чи ингэж өсөлтгөөд шүү эхэлчээд шүү гэсэн нэг юм жоохон байгаа юм шиг биш байхгүй биш баг байгаа юм шиг санагдажсэн юм байна. Жоохон шүүмжих юм бол түүнээс бусдаар өстөг үнэхээр супер амар бахархаж байгаа. Тэгээд тэр нөгөө нэг бүх гиснээс эхний тоглоом дээр тэр нөгөө нэг юуны нэг ийм малгайтай үндсний солонгосын үндсний хувцастай тэр нэг засуу шиг гэдэг нөхдөд. Тэр өөр үнэн гоёс. Яг засуулгуудтай ойргоо очиод нэг юм сүртэй микрофон очиод ингээд харж мараад хажуугаал дээгүүр доогор нь ингэж юм ингээл те. Яа тэр засуулууд бол үнэн хөвжөлтэй байсан. Тэгээ манай юунууд бол амар тактиктай гоё байсан. Тэгээд зааж гараа өөр ярэ гэж утсан. Би бүх юм бас тэмдэглэж чадаагүй юм ба сүүлдээ тэмдэглэсэн л дээ. Тийм. Тэгээд энэ манай инх хөргөлгээд энэ тулааны залуу юу байсан? Хоёр дахь тоглоомн дээр бол ерөөсөө яг Джеймс Милнер байсан. За ямар утгаар юм бэ гэхээр энэ жижигхэн амар бэк сахалтаагаас гадна заяа. Тэрнээсээ гадна Джеймс Миллер хөлбөмбөг мэдгүй хүмүүс тайлбарлаа. Джеймс Миллер яасан бэ гэхээр 16 таа мэржлийн карьераа эхлүүлсэн одоо 39-40-тэй Премьер Лигт дээд хэмжээнд одоо оролцоо болж байгаа супер байхгүй. Тэрнээсээ гадна юутай тэрнээсээ гадна хавцуулж байгаа юм. Хоёр дахь тоглоом дээр бүх үүрэг ролыг гүйцэтгсэн. Их оргил гэдэг одоо манай тулаанч маань бол юм зөөж ин дээгүр доогуур харьяаж ин тэр эс зөөж ин хайрцаг зөөж ин өргөтөн тусалж ин түлхэж ин тэр чирж ин бүр үнэхээр бүгдийнээс уур амьсгалч нэмж ин манай тэр хоёр юу яах га зөөх гээд хоёр эмэгтэй маань тийм ч бүр ингээд баахан эснүү зөөх гээд тийм ч бүр алалцж яхад нь манай хот за хали 1 2 гээл те суппорт болоод үнэхээр огшмоор супер байсан. Тэгээ Джеймс Миллер тийм байхгүй юу? Ерөөсө хаалгач төвийн хамгаалагч хоёроос босоод бүх бээр нь тоглож үтсэн амар гарахгүй Джеймс Миллер. Үнэхээр супер атлет дээрээс нь. Тэгээ тийм учраас би бол энэ манай инх хөргөл гэдэг энэ холимог тулаанч залууг бол би Миллертэй харьцуулбал санагдсан. Яа тэгээд энэ шоу монголчууд маань нэгдүгээрт байгаа би дахиад хэлчих үнэхээр бахархаж байна. Монголчуудаараа бахархаж байна. Мундаг байна, гоё байна. Цаашаага мундаг яваасаа. Аль бол хол яваасаа гэж найж чинь дараа нь 2 анги байгаа. Тэрний дараа 3 байгаа. Тэгээ хамгийн сүүлд нь 3 байгаа. Хамгийн сүүлийн 3 анги хүртэл үлдчихээсэ гэж маш их найдаж байна. Тихгүй байсан ч асуудалгүй. Одоо энэний дараа бүр хамгийн байгаагаараа фейлдсэн ч гэсэн ямар ч асуудалгүй бахархаж байгаа ийм гоё байгаа шүү. Тэгээ дээрэс нь манай монголчууд маань бас каризмагүй гэхээр бас биш байгаа. Яг каризма гэх юм уу? Гоё юм бас байгаа шүү би марцсан байна. Босод багт нэг ч байхгүй. Манайх ганцаархнаа саунд эффект дээ. Тэр нөгөө мориндоо гэлээ юу гэлээ нэг өгмөхтэй тэр бас амар гоё. Тэгснээ ингээд нөгөө бөөнөрөө мориндоо гэл тэмүүтэ бүгдээрээ ингээд сум хараад ингэдэж штэ. Тэр нь ингээд нөгөө цаанаа юм одоо шонхор юм уу юу энэ шууны юм саунд эффект. Йоо тэр бүр үнэн гоё. Би инээж байгаа нь ерөөсөө шоолж байгаа амар энтертейнд байгаа байхгүй. Тэр бүр үнэн супер бөөнөрөө 1 2 3 мориндоо очлоо юучлээ те. Хэлээл тэмүүтэ ингээд бүгдээрээ сум ингээд харвангууд тэр ард нь ингээд юу яваад шонхор юм уу юу юм шууны саунд эффект яваад тэр бүр үнэн тасарсан. Йоо бүр амар гоё. Босон тийм эффект байхгүй шүү дээ. Тэгэхээр манайх газар нь тийм эффекттэй. Амар гоё байсан. Амар энтертейн те. Шоуны production хийц тэр чинь одоо хийцэн дээр нөө орж байгаа шүү дээ. Тэр бол амар гоё байсан. Тэгэхээр монголчууд маань дээрээс Netflix-ээс юутагаар монгол хадмалтаагаар үзэх боломжтой нэг гоё байсан. Тэр бас айгу таалагдж байгаа. Монгол хадмалтын текстний фонт нь арай л том байгаа надаа санагц үзэх жоохон нөлөөлөдсөн. Яг англи хадмалтад би үзсэн л дээ.
Тэгээд чих бас дасаагүй гэдэг нэг юм сонио юм байна. Монгол хэлэн чих дасаагүй гэдэг шал утгагүй сонсогдох байх. Гэхдээ ямар утгаар юм бэ гэхээр Netflix ч юм юу ч юм гадаадын production юм үзэж яагаад тэр нь дунд монголчууд одоо монголоор ярих гэдэг юм чихрөөсөө дасахгүй байгаа байхгүй. Тэрээс амар сон чи ингээл өчнөө олон хэлээр хүмүүс ярьж байгаа шүү дээ. Тэг ингээл яриад юмнууд явал бүгдээрэн дээр нь өөр өөр өнгийн хадмалтай ингээл явж яснаа. Яг цэнхэр нөгөө Япон Монгол хоёр цэнхэртэй. Тэг ингээд Японоор биш нь ойлгомжтой цэнхрээр юм яриа өнгөрч монголоор чи юу гэж юу. 2-3 удаа монголоор ярьсан хэсэг би ухрааж ингэж үтсэн. Яг одоо дараа нь дасчихжээ л дээ. Эхний хоёр анги дээр ялчгүй дасахгүй байжснаа тэгээс сүлдээ яг нөгөө хүлээлт ойлгомжтой болчихж байгаа байхгүй тий бас гайгүй дасаад хэлчихье. Тэр нэг ганц хоёр манай хэдийн гой хараал баралуудаас орсон. Оо нар мандашаас. Тэгстэй нөгөө юу гэлээ тэр нөгөө нэг эстэй нөгөө нэг юм тойрог дээр халддаг тэр маа тэр нөгөө бүх цаалаа юу гэлээ шууд дайраа шашлаа. Тэгээд өглөө юу гэдэг вэ шууд дайраа шаас гэдэг үлээ. Яа тийм амар гоё эсэ тэрийг орчуулган дээр нэг англиар бол ямар нэг юу байгаагүй л дээ. Тийм хараал маралтай гэж бол орчуулаагүй байсан. Монголоор яг хадмална Монголоор хадмал нэр юу гэсэн бэ? Би тэрийгээс хараагүй би нэр ухраач нэг харъя. Яг тэр хараалтай хэсэг нь монголоор хадмал дээр юу гэсэн байсныг ерөөсөн анзаараагүй юм байна. Гэхдээ айгүй энтертейнинг гоё байгаа. Тэгээ энэ шоунаас бас монголчууд маань олон юм суралцаасаа гэж найдаж байна. Ямар утгаараа гэхээр за нэгдүгээр энэ оролцсон хүмүүст маш гоё байсан баг тий. Том продакшнд оролцоод олон улсын тамирчтай танилцсан оролцсон өсөлтөн тий нэр нүрээ гаргана гэдэг ч юм уу чи ингээд айгүй олон мэдээж сурсан баг гэж бодож байна. Тэгээ зөвхөн энэ 6-аас гадна нөгөө гэмтэж хүртэх юм бол бэкап байгаа гэсэн чинь тэгэхээр тэр нь бас ямар тамирч байсан гэдэг одоогоор бол бид мэдгүй байгаа болохоор сонирхолтой байна. Тэгээ дээрэс нь үзэгч талаас бид нар одоо ийм гоё том шоун дээр олон улсын юмд монголчуудаа харж, дэмжиж, ойлгож, хүлээн зөвшөөрж, бас эрүүлэр шүүмж байна шүү дээ энэ чинь. Эрүүлээ шүүмжилж тийм ээ. Гоё дискурс буюу гоё зөв хэлэлцүүлэг яг соёлын хүрээнд, нийгмийн хүрээнд, үзэгчдийн хүрээнд явдаг болоосоо яг явж байгаа л да гэхдээ тэр нь илүү хөгжөөсөө дараагийн шатанд очиосоо гэсэн утгаар шүү дээ. Хүлээлттэй зүв тавьдаг болоосоо гэдэг ч юм уу. Ийм болоосоо гэж айгүй найдаж байгаа. Тэгээд үнэхээр гоё байна, амар гоё байна. Тэгээд манагаас өөр төрлийн юм шоу юмнуудад өөр хүмүүс оролцдог болоос тэр Culinary Class Wars жишээ season 2 гэдэг шиг яг тэр бол солонгосчуудын дунд л та зүгээр тэрэн шиг юм олон өөр төрлийн авьяас чадвар юугаа мэрэгжлээ үзүүлсэн гайхуулсан ийм гоё шоу юмд оролцох хүмүүс боломж илүү их гараасаа илүү их оролцдог болоосоо нэрээ гаргаж байгаасаа үнэхээр гоё байна, амар баграх чинь үнэхээр их барах чинь үнэхээр урамтай гоё байна. Тэгээд дээрээс нь үнэхээр entertaining байгаад байгаа. Джеймс амар гоё байна, манай хэдий интэг амар гоё байна. Тэгээд үзэхэд үнэхээр урамтай байна. Цаашаа үзэхэд тэсээ яадаг хүлээж ин 2 дахь өдөр болгон шинэ гарахаар нь үзээд тэр үед болгонд нь одоо энийг ревю гэж хэлэхэд бас хэцүү л байна л да. Тийм сэтгэл бичлэгүүд оруулаад явна. Та хэд маань ч гэсэн үзээ санал сэтгэлүүдээ гоё хуваалцаад комент өчээд яваарай. За тэгээд энэ бичлэг маань Бантан ТV дээр бас орж байгаа шүү. Тэгээд бичлэг болгон дээр бас юу яаж байгаа Бантан ТV дээр бол ороод явж байгаа юм одоо YouTube контент бүтээгчдийн юм сонирхолтой юу бол байж байгаа. Сууг байж байгаа шүү. Тэгээд тэнцээ бас үздэгээрээ гэж юу ямаар зөвлөе санал болгоё. За тэгээд дээрэс нь нэг сонирхолтой юм хуваалцахад бол одоо Luke TV-гийн бол одоо Halloween-ийн ивент бол болох гэж байгаа шүү. 10 сарын 31, 11 сарын 1, 2, 3 өдрийн турш циркийн баруун талд байрладаг Пассаж төвд бол аимшигын кинонд орсон юм шиг мэдрэмж зорилготой Haunted House ивент бол болж байгаа юм байлээ шүү. Тэгээд тий юу авах юм бол одоо тасбар авахыг хүсч байвал одоо энэ дэлгэцэн дээр гарч байгаа мэдээллээс одоо авах боломжтой юм байлээ Luke TV-гийн. Эсвэл description хэсэг дээр би одоо мэдээлэл оруулчих тэрэн дээрээс та хэд юу яаж болно шүү. Авч болно шүү. Ийм одоо ивент бол болж байгаа юм бэлээ. 11 сарын 1, 2 болон 10 сарын 30-нд бол болж байгаа ийм ивент бол байгаа юм бэлээ. Ийм Haunted House ийм сонирхолтой ийм гоё ивент бол байгаа юм бэлээ шүү. Тэгээд юу агаараа идэвхтэй оролцоогоорой. Тий. Ийм байна. За тэгээд өнөөдрийн дугаарт хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Luke TV-гийн зохион байгуулж байгаа 3 өдөр үргэлжилж байгаа Haunted House-д орцоор description хэсэгт линкийг оруулчих. Эсвэл Luke TV-гийн сайтыг пэйжүүдээр бүгдээрэн дээр нугасаа мэдээлэл явж байгаа. Оролцоорой. Бантан TV-гийн хамт олондоос баярлалаа. За тэгээд манай жижиг Halloween ивент 10 сарын 31-нд юун дээр болох ч байгаа Pop Culture Club дээр маань бас болох ч байгаа биш 11 сарын 1-нд тийм болох ч байгаа клубын хүмүүстэй бас минь дүргийн ярилцгаягаараа клубд нэг дээрээ. За тэгээд өөр мэдээлэл цаа чи нэг мэдээлэл хүрчихсэн юм. 11 сарын 6-нд буюу 4-р шөнө Predator Badlands киноны IMAX тусгай үзэр байгаа шүү. Laser IMAX шүү. Бүр дэлхийд цөөн байдаг Laser IMAX дэлгэцээр шөнийн тусгай үзэр болно. 11 сарын 6-нд 4-р өдрийн шөнө өргөө нэгийн өргөтгөл буюу Laser IMAX танхимдгаа бордол цэг эмээр ороод тасбаруудаа бас авцгаараа гоё merch дагалдсан шүү. За ингээд мэдээллийн хэсэг өндөрлж байна. Энэ бичлэгтэй хамт байсан бүгдээрэнд нь баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзтлаа. Баяртай.